үндэсний баяр наадмын тухай хуулийг улсын хурлд засгийн газар өргөн барьж хэлэлцүүлэх бэлэн болж байгаа юм. За тэгээ өргөн барихаас өмнө бас та бүхний саналыг сонсъё. Та бүхэнтэйгээ бас уулзалтаж санаа оноо гэсэн бас ахын зүйтэй гэдэг. Үндэсний өв соёлын нэгдмэл байдлыг хадгалах, илэрхийлэх, хөгжүүлэх, бэхжүүлэх тал дээр монголчууд бид ялангуяа одоо энэ маань спортын холбоо, мэргэжлийн холбоотын оролцоо их чухал байгаа учраас та бүхнийхээ одоо оролцоотой энэ ойлголтуудаа нэгтгэж жил болох нэг наадам болохоор хэрэг тухай асуудал яриад цаг хугацаа алддаг, уяачтан ч мандаа бэлдэж соёл сонгож чаддгүй. Малчтан ч одоо бас энэ талаар ойлгомжгүй, мэргэжлийн холбоод нь ч одоо бас хүлээлт өндөртэй ингэж явж байдаг. Яг одоо тэр гений төвшөнд гэдэг юм уу, яг бидний энэ одоо үндэсний морин уралдааны холбоо, Монголын морин спорт баярын холбоо хоёулаа ялгах гэж байна. Тэг яаж юу гэдэг дээрээс нөө зөрүүтэй. Тэгэхээр энэ дээр нь бид нар юу гэж нөхөр яг одоо тэр генийхэн төвшөнд одоо яг ямар хугацаанд ялгах боломжтой юм бэ? Энийг та бүхэн бас санал дүгнэлт гаргаж өгөөч гэсэн. Энэ дээр бол юу гэж нөхөр одоо хэлбэр хийц буюу фенотип шинжээр нь бол ялгах бол одоо үед бол боломжгүй болсон. Энэ бол одоо нөгөө 2 3 4 5 ч гэдэг юм уу руу ороод ирэхэд бид нар бол хүний нүдээр одоо хүний энэ бол ирлийсэн байна, энэ Монгол юм байна гэдгийг ялгах боломжгүй юм аа. Физиологи анатомийн сэрвэний өндөр хэмжээд явах юм уу? Тэр хоорондоо генетик суурь судалгаа хийгээд, ард нь хийгээд хөшгөний цаана явах юм уу? Эсвэл ардаа хийж байгаа судалгаагаа шаттай шууд туршаад сайжруулах явах юм уу? Энэ бол зүгээр сэтгэлгээний л асуудал. Энэ бол бодлогын асуудал. Манай тал юу гэж яриад байна гэхээр шууд 1500 адуун дээр хийгээд ерөөсөө шууд туршаад явах хэрэгтэй. Энэ бол тодорхой хэмжээгээр хил ам дагуулна. Гэхдээ мэдээж сэрвэний өндөртэй яг үзэл баримтлалын асуудал. 22 оны наадмаар шууд туршилт хийгээд Монгол адуу мөн 1-р 2-р релиз мөн байна. Тийм учраас энийг наадамд авах уугүй гэдгийг шууд туршаад үзчихье гэдэг нэг адууны холбоор хүсэж байгаа. Нөгөө адууны холбоо нь арай болоогүй байна. Тэ? Энийг эдгээр хийжээгээ. Бид нар ч гэсэн хийжээ. Тэр хооронд сэрвэгийн хэмжээд яваа л гэдэг. Өв соёлоо хадгалж хөгжүүлэх нь нэгдвэл бодлогоор явах хэрэгтэй гэдэг юм л байна. Тэгээд та бүхэн энэ салбар хорооны одоо гишүүдтэй хамтраад санал бодлоо нэгтгэхэд оруулж ирэхийг бас хүсэж байна. За дээрэс нь энэ хуулийн төсөл дээр өгч байгаа үндэсний баяр наадмын тухай хуулинд тусгах саналуудыг бид бас хүлээж авсан. Өнөөдөр ч гэсэн бас нэмэлтээр та бүхнээс хүлээж авч байна. Айл болох одоо боломжтой бүх саналуудыг тусгаад явна. Үнэхээр одоо хоорондоо хил үгээ олцохгүй бол мэдээж одоо төр байна. Төрийн наадмаа зохион байгуулахын тулд шийдвэрээ гаргана. Хууль журмаа гаргана. Тэгээ тийм нөхцөлд оруулахгүйгээр нэгдсэн юм ойлголтод хүрээ л гэж.